За хэрвээ ерөнхий сайд жишээлбэл одоо прокурорыг ч юм уу мөн одоо үндсэн хууль ч юм уу, үндсэн хуулийн цэц ч юм уу, шүүхийн ерхий зөвлөлт ч юм уу эдгээр байгууллагуудад ийм үүрэг өгж байгаа ч тийм асуудал байх юм бол энэ шууд хуулзарчж байгаа гэсэн. Кабинетаа бүрдүүлэх нь ерөнхий сайдын бүр их асуудал. Ерөнхий сайд бүр эрхийнхээ хүрээнд кабинетаа бүрдүүлэх энэ боломж бол үндсэн хуулиар байгаа. Энд дэр бол одоо нэг улс төрийн одоо хувьд хүмүүс харж байхад бол яг өөрсдөд нь ямар ашигтай байна. Тэр ашигтай байр сууриас аргумент тайлбарлаад байгаа харагдаж байна лээ. Засгийн газар урд нь энэ тохиолдол болж байгаа шүү дээ. Байгаль орчны сайдыг сольж ирсэн, сайд нарыг хооронд нь ингээд сольж ирсэн 19 оноос хойш тий. Саран гэрээ сайдыг бас өөрчилж ирсэн, урт насны сайдыг өөрчилж ирсэн. Тийм л процесс байгаа даа. Тэгэхээр Монгол Улсын жишээлбэл гүйцэтгэх захирлын кабинетийн тэргүүлж байгаа хүн тухайн одоо бодлогын асуудлаа хэрэгжүүлэхийн тулд кабинетаа шийдвэр гаргаад хүн одоо солих асуудал бол үндсэн хуулийн хувьд байж болно гэсэн үг. Би бол тэгж үзэж байгаа. Тэгэхээр процедурын хувьд эхлээд мэдгүй тэр яг процедур нь яг ямар болсныг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Яг одоо өнөөдөр засгийн газрын хурал болж явах хэрэгтэй шүү дээ, тийм баг. Гэхдээ эхлээ ерөнхийлөгчд танилцуулсны дараа гэдэг тийм үйлдэл байна. Мэдгүй одоо яг тэр мэдээлэл бол байхгүй. Яг тэгэхээр ерөнхийлөгч танилцуулсан юм уу, танилцуулаагүй. Мэдээлэл биш ээ. Тийм хуулийн зохицуулалт байгаа шүү дээ. Томилхоос өмнө ерөнхийлөгч танилцуулаад их хуралдаар бас оруулах. Харин тэгэхээр одоо Монгол Улсын ерөнхий сайд ерөнхийлөгч хоёр хоорондоо уулзж энэ асуудлыг ярьсан уу, танилцуулаагүй гэдгийг би мэдэхгүй юм л да. Монгол Ардын намын даргын асуудалтай холбоотойгоор өрнөж байгаа энэ улс төрийн үйл явц дээр тухайлбал ардчилсан намаас дундуур нь орж ирж бүлгээс юм мэдэгдэл байр суурь илэрхийлж байгаа дээр та ер нь өөрөө ямар байр суурьтай байгаа юм? Ардчилсан нам өөрөө даргын асуудалд хамгийн асуудлыг бол олон жил туулж ирсэн шүү дээ. За тэгэхээр би энэ дээр яг таны асуултыг хоёр салгаж тайлбарлая. Нэгдүгээрт дундуур нь гүйж орсон гэдэг гэсэн юм болоод байна тий. За нөгөөх нь болохоор зарчмын байр суурьтай холбоотой асуултыг. За би аюу логиктэй тайлбарлах гэж хичээе. За нэгдүгээрт улсын хурал дахь Арслан намын бүлэг болон Арслан намын улс төрийн зөвлөл хоёр хамтарсан буюу өргөдөгсөн хурал хийсэн. За энэ хурал дээр бол одоо миний харж байгаагаар 3 цаг гаруй 4 цаг шахуу улс төрийн зөвлөлийн гишүүд байр суурь илэрхийлсэн. 50 гаруй гишүүн байдгийн улс төрийн зөвлөлийн. Тэрнээс бараг 30-аад нь байр суурь илэрхийлсэн. Ингээд улс төрийн зөвлөл гэдэг маань бол одоо Монгол Ардын намын удирд зөвлөлтөд жишгүүц байгуулга шүү дээ. Манай үндэсний бодлогын хороо бол Ардын намын баг хуралтай жишгүүц байгуулга. За эндээс яасан гэхээр бүлэгд бол чиглэл өгсөн. Ямар чиглэл өгсөн бэ гэхээр энэ асуудал одоо дээд хууль тогтоох дээд эрх мэдэл бүхий байгуулга бол ёс зүйг бүрэн дүүрэн одоо хангаж ажиллах ёстой. Тэгээд тэр одоо улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээ одоогийн байдлаар манай намын дарга, бүлгийн дарга хоёрыг нэг хүн, нэг субъект хасж байгаа учраас танилцуулах шаардлага байсан. Ингээд улс төрийн зөвлөлөөс бүлэгт өгсөн одоо тэр шаардлагыг танилцуулах процесс явагдсан. Харин улсын хурлд гарсан намын бүлгээс ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ хоёр одоо ондоо ойлголт болж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол тэнд юу гэж тайлбарласан бэ гэхээр би хуульч хүнийхээ хувьд хэнийг ч гэм одоо шүүхэг гэм буруу нь эцэслэн тогтоогдог байхад яллахгүй гэдэгтээ 100% санал нэгдэг бөгөөд энэ төлөмжлөлөөр явдаг. Харин энд бол улсын хурлын даргаыг огцрох гэдэг юм уу хариуцлага тооцох тухай асуудал яригдаагүй. Зүгээр ёс зүйн хувьд энэ асуудлаа нэг тийш нь болтол хурал удирдахгүй байх нь зүйтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ бол бас зарчмын асуудал. Өмнө ч гэсэн энэ асуудал одоо 2018 оны 11-12 сард тухай тохиолдчихсон тийм үү? Тухай тохиолдчихсон ийм шаардлага тавих асуудал тохиолдчихсон. Энэ хүн ийм гэмт хэрэг хийсэн юм байна. Тийм учраас одоо албан тушаал өгөх ёстой ч гэдэг юм уу. Энэ хариуцлага буюу санкцийн тухай асуудал яригдаагүй. Энэ үгээр одоо ёс зүйн тухай асуудал яригдсан. Хуулийн хариуцлага. За одоо би энд хариулт тусгах юм. За хоёрдугаарт юу гэж асуусан гэхээр нэг намын асуудал нөгөө нам оролцох гэж асууж байна. За энд бол Арслан нам одоо маргалдагч аль нэг талуудын байр суурийг дэмжсэн, эсдэмжсэн зүйл хийгээгүй. Ерөнхий сайд ч гэсэн тодорхой шаардлага тавьсан. Их хурлын дарга ч гэсэн шаардлага тавьсан. Нэг. За хоёрдугаарт бид нар өмнө нь Арслан нам тохиолдож ирсэн одоо тэр маргаан дээчүүхтэр болж ирсэн асуудал энэ бүх зүйлийн одоо шарх сөрөөнүүд үнэхээр одоо хүнд байгаа, арилаагүй байгаа. Үнэхээр энэ бол зовлонтой байдаг. Ардын намын хувьд ямар алдаа гаргаад байна гэж бид нар зөвхөн үзэж байгаа. Миний хувьд үзэж байгаа гэхээр намын дотоод асуудал дээр хууль хүчний байгууллагууд. Дээрэс нь одоо төрийн эрх мэдлийн хоёр өндөрлөгт байгаа хүмүүсийн хоорондоо одоо учир начраа болохоос илүүтэйгээр энэ бол эргээд маш том асуудал болчлоо гэж үзэж байгаа. Гэхдээ эцсийн дүндээ энэ бол нийгэмд маш ач холбогдолтой зүйл болж байна гэж үзэж байгаа. Олон жил яригадаад байсан одоо хэрэг төвгийн асуудал, сонгуул болохоор л босч ирдэг
хар PR тийм энэ асуудлууд нэг мөр ер нь бол хууль шүүхээрээ эцэслэгдэн шийдэгдэх ёстой. Хоёр тал байгаа. Нэг тал нь үнэхээр гүтгээд байгаа юм бол тэр гүтгэж байгаа хүн бол хууль зөрчиж байгаа учраас хариуцлага авах хэрэгтэй. Нөгөө тал нь үнэхээр тэр гүтгэж байгаа гэж ярьж байгаа зүйл дотор тодорхой хэмжээгээр хариуцлагатай холбоотой хууль зөрчсөн асуудал байх юм бол тэр хүн хариуцлага болох ёстой. Монгол улсын хууль шүүхийн өмнө 2 үнэн байхгүй, 3 үнэн байхгүй. Тийм учраас нэг л үнэн гарцсан намын одоо гişүүд бол шаардж байгаа. Сая намын одоо Монголын одоо дотроо маргаантай байгаа үед ингээ хуулийн салбар улсуудаа ашиглаж байгаа гэж харагдаж байна л да. Одоо нүүрсний уулгаатай тэмцэхийн тулд хууль зүйн сайдаар одоо Батбаян мөрийн 2 гишүүнийг томж яана гэж их хурлын дараагийн нүүрсний уулгаад холбогдож байна гэдэг зүйлийг ерөнхийдөө Миний хувьд ч та ер нь бол одоо beyond reasonable doubt гэсэн хэллэг байдаг. Энэ болох юм бол одоо хөдөлшгүй нотлоход гэсэн утгатай. Альва шүүх шийдвэр гаргахтаа, альва одоо шүүх шийдвэр гаргахтаа хөдөлшгүй нотлох баримтан дээр тулгуурлаж энэ хууль зүйн бүх фактыг нь буюу одоо гэмт хэргийн бүрдлэг гэсэн ойлголт байгаа байхгүй. Объект объектив, субъектив гэсэн. Гэмт хэргийн бүрдлийг хангасан зүйл дээр гэмт хэрэг дээр бол одоо энэ бол шүүхээр шийдэгдэх ёстой байдаг. Энэ утгаараа бол харин ч магадгүй энэ талтаа бол одоо хууль шүүхээр шалгуулад авах нь нэрээ цэвэрлэх буруугүй байсан юм а гэдгээ нотлох боломж. Тийм учраас ямар нэгэн байдлаар одоо үнэхээр л гэмт хэрэг үйлдээгүй хийгээгүй хүн болвол шалгуулахаас хизээч одоо имэж айж одоо болохгүй л гэсэн би тийм л бодолтой байна. Тийм учраас бол энэ нэгэнд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн асуудал дээр эцсийг нь үзэх ёстой. Эцсийн үр дүнг нь тавих ёстой. Талууд бол энэ дээр бол хууль зүйн хувьд бол тал талаас аргументаа дэвшүүлэх ёстой. Гэхдээ харамсалтай эдгээр асуудлуудыг ер нь альч тал нь улс төрийн оноо авах зорилгоор явж болох нөхцөл үүссэн. Зөвхөн том зургаараа болвол Монгол Ардын намын удирдлагын төвшөнд гараад байгаа энэ асуудал бол нэг удаагийн ч юм уу нэг удаагийн намын дарга асуудал биш байна. Энэ бол олон жил хоригдлогдсон асуудал юм байна. Тэгэхээр ер нь бол одоо далай төрлөгөөрөө давлгаагаараа одоо бас нэг зомол хогоон гаргаа хайдаг шиг Монголын улс төрийг цэвэршүүлэхэд энэ одоо хууль шүүхээр асуудлыг эцэслэн тогтоох зүйл бол зайлшгүй байх ёстой гэж үзэж байгаа. Харин энэ бол захиалагтай одоо шүүх хуулийн байгууллага нь ямар нэгэн байдлаар тодорхой эрх мэдэл бүхий хүнээс даалгавар команд авдаг байдлаар явж болохгүй. Энэ бол ил тод нээлттэй явагдах ёстой. Яг тэгэхээр энэ бол мөнгө мөртэй цагаан дээр хараар өчгдсөн хууль байна. Энэ баримт фактууд нь ил тод хэлцэгдэх ёстой гэж үзэж байгаа. танай намын дарга чинь одоо бүлгийнхаа даргыг хийж байгаа. Тэгэхээр танах бүлгийн даргаас солих гэдэг ч юм ийм асуудал ярих уу? Энэ бол яригдана тий. Оройролбол Ардсан намын дараагаар сонгогдсон одоогийн цогт хэрэл улс их хурлын гишүүний зүгээс 2 ч удаа энэ асуудлаар бас одоо ярьцлага өгсөн байна лээ би харсан. Одоо бүлгийн дарга бол намын дарга хоёр бол нэг хүн байх нь зохимжгүй байна гэдэг асуудлыг хэлэгдсэн. Тэгээ одоо тодорхой хугацааны дараа энэ яригдах байна. Зүгээр би та бүхэнд цаг хугацааны ингээд нэг юм мэдээллийн чанартай зүйл өгөхөд 2 хоногийн өмнө шүү дээ. Улсын дэд шүүхэд Ардсан нам дүрмээ өгсөн. Тэгэхээр ингээд 30 хоногийн дотор энэ хэлцэгдээд улсын дэд шүүхээс гарна. Ингээд шинэ дүрм улсын дэд шүүхэд бүртгэгдээ зэрэгцээд одоо тэр дүрм үйлчлэх хэрэгтэй байгаа юм л да. Тэр дүрмээр бол одоо шинэ зохион байгуулалтууд явагдах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр багцааны хувьд гэх юм бол нэг 10 сарын 30-наас 11 сарын эхний 7 хоногийн хугацаанд энэ үйл явц болно. За ингээд тэр нөгөө шинэ дүрм одоо дэд шүүхэд бүртгэгдээ зэрэгцээд намын одоо дэд дарганаар эднэр гэдэг намын одоо ерөнхий нарийн шиг дагч юм ингээд албан тушаалтнууд нөгөө шинэ дүрмээр зохион байгуулалтанд орох болно. Үүнтэй зэрэгцээд бид нар бас 11 сарын дундуур бас 12 сарын эхний хугацаанд бол Ардсан намын дотоод сонгуул явагдана. Үндэсний бодлогын хороо шинээр бүрдэх, аймгийн нийслэлийн одоо дарга нар шинээр бий одоо бүрдэх сонгуулиуд явагдана гэсэн үг. Энэ сонгуулийн ард дээр тодорхой хэмжээгээр одоо нэг шинээр юм одоо институт маань бүрдгэнэ шүү дээ тийм ээ. Энэтэй зэрэгцээд бас асуудлууд явна гэсэн үг. Тэгэхээр бүлгийн даргын одоо сонгуул 42 гишүүнийхээ дунд явагдана. Энэ нь одоо ойрын хугацаанд явагдах уу, энтэй хамаарж явагдах уу гэдэг нь бол тодорхойгүй байна. Энэ бол аль нэгэн бүлгийн хурал дээр санал хураалтаа хураагаар шийдэх асуудал байгаа.